Бүгд найрамдах Солонгос улсын гадаад хэргийн сайд Юм Бёнсэ тэргүүтээ төлөөлөгчд Монгол улсад айлчлаж та энэ хүрээнд Монгол улсын эдийн засгийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож байна. За Монгол улс Солонгосын дэвшилт технологиг Монголд хэрэгжүүлж хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой талаар онцлоод байна. Бүгд найрамдах Солонгос улсын гадаад хэргийн сайд Юм Бёнсэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад хоёр талын төлөөлөгчид болон улсын хурлын гишүүд хүрэлцэн ирсэн юм а. Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн эх онд дохион хоёр талд эдийн засаг улс төр худалдааны салбарт илүү өргөн цар хүрээтэй хамтран ажиллах талаар ярилцж байна. Хоёрын эдийн засгийн хамтаасаа өсөмжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ажилтны хамтаасаа хөгжүүлэх асуудлаар засгийн газрын түвшинд яриа хэлцээ хийх механизмтай багтаалаар гадаад хэргийн сайд ихэнх ноён Юм Бёнсэс энэ оны 2 дугаар сард Сеул хотод хийсэн хэлцээний үйлдвэрлэлд энэ удаа Монгол Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын хоорондын хамтарсан хоройг авч байгуулсныг энэ дэвшин нэмэлтээр шаардсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол улс бүгд найрамдах Солонгос улсаас импортлж байгаа барааны 40% автомашины салбар эзлэж байна. Өнгөрсөн хугацаанд манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж бүгд найрамдах Солонгос улс Монгол улсын өндөр хэмжээний харилцан ажил, улс төрийн харилцан итгэлсэл улам гүнзгийрч байгааг форумд оролцогчид хэлж байсан юм а. Бүгд найрамдах Солонгос улс олон жил манай улсын гадаад худалдааны томоохон түнш, томоохон хөрөнгө оруулагч хэвээр байгааг мөн дурдсан юм а. За улаан Tukse Bathroading нутаг бүлэг Улаанбаатар хотно Солонгос Монголын найрсаг харилцаа хамтын ажиллагааны төлөө хүчин тэтгэж буй та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын их баяртай байна. Монгол улсын эдийн засаг 2000 оноос хойш өнөөдөр хүртэл жилдээ дунджаар 10 гаруй хувиар хурдтай өсөж буй хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа иймхүү өргөжин хөгжих боломжийг нээж өгсөн гэж үзэж байна. Үүний дээрээ Монголын 12 баялагын баялаг болон Солонгосын технологиг хавсруулаад ажиллах юм бол илүү үр бүтээлтэй ажиллах тийм сайхан боломж гэж үзэж байна.